Хай, хичээлд явъя. Өнөөдөр хэрэглээний эдийн засгийн хичээлтэй. Би энэ хичээл дээр өнөөдөр 2 PPT тавих хэрэгтэй. Гэхдээ би хоёулааг нь хийж амжаагүй. Нэгийг л хийсэн. Тэнгүүдээ би өчигдөр шөнө үрийн 4 хүртэл хийж байгаа байхгүй юу? Тэгээд унтаад 6 гэж ирсэн. Бараг нойргүй шахуул явж байна. Яагаад ч энэ хичээлийн пейперүүд ер нь агуулга нь амар хүн санагдаад идэм юм аа. Яаж яхад ангийнхан амар сайн болохоор би ялцчгүй чирэгдээд идэгин. Тэгэд чирэгдэхээр ингээд PPT бэлдэх ч юм уу юм дээр өөрийгөө голоод ингээд цагтаа хамжуулах гэхээс илүү нухацтай суuna гэж бодоод тэрнийг ингээд үр дүнгүй за мэдгүй ямар ч гэсэн энэ хичээл дээр би амар муу сураад байна. Яаж яхад тэгээд 2 PPT-нийхээ нэгийг л бэлдсэн. Мэдгүй одоо багч юу гэж хэлнэ. Уг нь ч надад хийх бол хангалттай хугацаа байсан л та. Гэтэл яг өөрөө зүгээр цагаа зохицуулж чадахгүй цагийн тулгсан. Тэгээ дээрэс нь нэг жоохон дарамт мэдрэнгүүтээ зүгтсан, хиймэргүй санагдсан. Тэгжээ цагийн тулгсан. За ямар ч гэсэн миний буруу. За өнөөдөр би бүр өөрийгөө амар муухайгаар мэдэрлээ. Аимхай, хувьчгар дорой. Би яг тийм мэдрэмж авлаа. Яасан гэж багш ингээд өнөөдөр ганцхан ангитай би PPT тавих үлдсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи багш хичээлээ заагаад намайг мартсан байсан юм уу? Надаас асуугаагүй юм. Чи үлдсэн мэт чи тавих ёстой өстэй гэж асуугаагүй юм. Тэнгүүд нь би өөрөө очиж хэлэх ёстой шүү дээ. Тэгсэн чи би бүр хичээл үеэр багш бити анзаараасай, багш мартсан байгаасай гэж ингэж айц суусаар байгаа хичээл дууссан гэвод тоо. Йоо. Би яг хичээлээ бүрэн бэлдээгүй. Тэгээ дээрэс нь өөртөө итгэл хүмүү бэлдсэн гэдгийг мэдчихэгээ болохоор айцсан байхгүй юу? Гэтэ би PPT-гээ сайн хийх, муу хийх нь нэг асуудал биш. Би зүгээр багштай шудраг өнөөдөр би хийх ёстой юм бол хийх л ёстой юм гэдгээр харьцах ёстой байсан. Йоо. Уг нь би амьдралдаа яг сайн муу гэхээс илүү үнэн шудраг байдлыг хэрэмэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь миний байж байгаа царайч гэж тий. Ер нь надад сул тал айгүй их байдаг. Би тэргээ сайн мэддэг. Сул талуудаа дурдвал би эго ихтэй. Анхандаа нэг хинхэг байдлаа өөрийгөө зоригынхон төлөө чанга зорьсон байна ч юм уу. Тэгэж өмгөөлдөг байсан. Гэхдээ зөвхөн зоригтой хуваараа ингэж хүрэхэд эго яг даваа тал үсгдэг байж магадгүй. Гэхдээ бус түнтэй харьцахад амар ингэж сул тал үсгээд өөрийгөө дандаа буруу ойлгуулчаад идэв. Одоо жишээ нь өөр хүн надад ингэж юм ярихад би тэрнийг нэг сонь ингэж зөв бурууг шүүх гэдэг. Яг үнэндээ тэр хүнд зөв буруу аль нь вэ гэдг нь нэг сонирн биш. Тэр хүн зүгээр надад яг гэж ярьж байгааг бол намайг ойлгоосой. Миний дэмжлэг хэрэгтэй байгаагаа ингээд бас яг хэлэхгүй өөрөө тэрийг мэдхгүй байгаа ч гэсэн бас нэг тиймэрдүү юм хүлээсэн гэдгийг би ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Тэгчихэд би бас зарим харилцаан дээр тэрийг ойлгохгүй. Тэр буруу штэ, тэр зөв штэ гэл ингээд өөрийнхөө зөвийг ч юм уу нэг батлах гад ядаад илүү ухаантай харагдах гад хичээгээд идэг нь бас амар алдаа болоод идэв. Нөхөр маань харин азар ухаалаг төвчээртэй. Тэгэд миний сул талыг мэддэг болохоор илүү хүлээцтэй ханддаг. Гэхдээ бас ингээд би тэрэнд ингээд хит давархаараа өөр хүмүүст тэр зангаа гарахаар өөр хүмүүс л ойлгохгүй шүү дээ. Тэгээд өөр муу зан чанар гэвэл юу ч битээ хайгаад байгаа ч юм биш л дээ. Хитрхи олон болохоор алийг сонгож ярих вэ л гэж бодож байна гэлөө. Би атаархуу зантай юм байна. Яг тэр нь юу вэ гэхлээр одоо нэг тэрийг болохоор би зөвтгөхдөө юм болгон шудраг байх хэвээр тэгж гараанаас эхлэх хэвээр зөв шүүгдэх хэвээр ч юм уу нэг тэгж тайлбарлаад идэв. Гэхдээ яг дотроо бол мэдчихэж штэ. Хаанч тийм шудраг юм байдаггүй, хаанч тэгж гараа гэж юм байдаггүй. Тэгээд зарим зүйл дээр одоо би амар өөрөө хичээж зовж ямар нэг юмтай болсон бол өөр хүмүүсийг бас заавал тэгэх ёстой юм шиг шаардлага тавиад идэг. Тэгэд тийм тэгэлгүйгээр илүү хөнгөнөөр ч юм уу тухайн одоо нөхцөлд хүрэх эсвэл тэрнээс илүү боломжинд очих ч юм уу тэр нөхцөлд бусдад атаархчдیں۔ Анзаараад байхад хятад охтууд ер нь Аз охтууд зүүн өмнөд Азийн охтууд ер нь нэг тиймэрдүү зантай байгаад идэв. Одоо нэг тийм өрсөлдөөнч ойр дотныхон хүмүүстэй ингээд ямар юмд нэг юм дандаа юм өрсөлдөөний нүдээр харж ингэж харьцаад идэг.
надад бас тэрний тийм жоохон сул тал байгаад идэв. Тэгээд бас өөр сул тал гэвэл юмд нэг хэтэрхий зарчимч чанга тэгж хандаад идэв. Нэг жоохон уян зөөлөн тийм чадвар бас арай жоохон дутагдаад идэв. Тийм болохоор нэг юм болгонд амар сүртэй хандаал, нэг юм жижиг өнгөрөөж юм уу бас нэг өнгөрөөж чадахгүйгээр ингээд нэг асуудал болгож дэвэргээл. Ер нь энэ занд маань нөхөр маань хөрхий хамгийн их хүртдیں۔ Тэгээд чи ингээд штэ тэгээд штэ гэдэг болохоор би бас ер нь аягүй сонсож өөрчлөгдөх гэж хичээдгийн. Гэхдээ яг өөрчлөгдөж чадаагүй байна одоо хүртэл. Тэр сөн зангууд надаас гараал үдгийн үе. Гэхдээ ямар ч гэсэн миний буруу юм байна да гэдгээ ер нь мэддэг болчиход байгаа. За ёо. Өнөөдөр бол өстэй чанга өдөр байлаа. Жинхэнэ гүн мормор өдөр байлаа. Өөрийнхөө сул талтай баг нүцгэн үннээрээ тулаад байгаа юм шүү. За гарч сэтгэлээ сэргээлээ. Бай бай.红红烈烈把我几几年华绕。